За энэ удаа та бүхэндээ насан туршдаа үзэсгэлэнтэй байх тухай Японы гоо сайхны мэдээллийг хуваалцж байна. Японы алдартай гоо сайхны сэтгүүлч, эссе бичигч Сайта Каоригийн бичсэн насан туршдаа үзэсгэлэнтэй байх хүч 2 дугаар шат 63 ухаарлах хэмээх алдартай бүтээлийг танилцуулъя. Тэрээр 40 наснаас хойш амьдралын 2 дугаар шатанд эхэлдэг гэдгийг онцолжээ. Энэхүү номонд дурддагдсан мөнгө өрөхгүйгээр насан туршдаа язгууртан мэт гоёмсог, залуу харагдах шинжлэх ухааны ухаарлуудыг дурдсан байна. Үүнд 40-50-аас дээш насны эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчлөх дараах 4 чухал ухаарлыг хуваалцжээ. Үүнд нэгдүгээрт нь загвараа гоо сайхан. Сайта Каорио эмэгтэй хүний гадаад төрөх нас ахих тусам хэрхэн хувьсдаг талаар маш сонирхолтой шууд зөвлөгөөнүүдийг өгсөн байна. Зохиолчийн хэлснээр эмэгтэй хүний гадаад төрөх нас ахих тусам бэлхүүсний шугамнаас эхэлж өөрчлөгддөг. Нас ахих тусам эмэгтэй хүний биеийн галбирт өөрчлөлт орж бэлхүүс хаваар жин нэмэх хандлагатай болдог. Үүнээс болоод олон эмэгтэйчүүд биеийн галбираа нуухын тулд шулуун хэлбэргүй ойр сайз хувцас өмсөж эхэлдэг байна. Нас ахих тусам эмэгтэй хүний бэлхүүсний шугам бүдэрдэг тул хувцаслантаа заавал нэг өргөн чанартай тэлээ бүс ашиглаж хөвшгийг зөвлөдөг. Энэ нь биеийн галбирыг шууд залуу харагдуулахад тусалдаг. Трендийг огт тоохгүй явах нь таныг нийгмээс хоцрогдсон хөгшин харагдуулах хамгийн том шалтгаан болдог. Би одоо хөшөрсөн тул ийм хувцас өмсөхгүй гэж өөрийгөө хайрцаглахын оронд орчин үеийн загварын чиг хандлагаас өөртөө тохируулан зоригтой туршиж өмсөх нь хүний сэтгэл зүй болон гадаад төрхийг маш хүчтэй залгажуулдаг. Харин тухайн уйлрал тренд болж буй өнгө эсвэл жижиг хэрэглэлийг өөрийн сонгодог хувцаслан дээрээ ганц нэг ишигтэж өгөөрэй. Трендээс бага зэрэг амсаж орчин үетэйгээ хамт амьсгалах нь тархин шинэ эрч хүчийг өгч царайг шууд гэрэлтүүлдэг. Залуу наснд хүн ямар ч хамаагүй хямдхан хувцас өмссөн царайны залуугаар гялалзаж харагддаг. Харин 40-50 наснаас хойш хувцсны үнээс илүү ашиглан хамгийн чухал болдог. Хувцаслалтандаа төгс цэвэрч байдлыг баримтлаарай. Цагаан хувцас өмсөөрөө. Энэ бол хөвшрөлтийн эсрэг хамгийн шилдэг арга бөгөөд сэтгэлийг ариусгадаг юм шүү. Сайта Каорио гоо сайхныг залуу байлгахад 3 чиглэлээр зөвлөгөө өгсөн байна. Үүнд нэгдүгээрт нь үс таны бодит насыг илчилдэг. Хоёрдугаарт нь гэрэлтүүлэг буюу нүүр будалт. Гуравдугаарт нь хуурайшилт болох гоо сайхны хамгийн том зайсан юм гэсэн 3 чиглэлээр зөвлөгөө өгчээ. Эмэгтэйчүүд нас ахих тусам нүүрнийхээ өршлөөнд бүх анхаарлаа хандуулад үнэтэй тус түргсэн ч үсээ орхигдуулдаг алдаа гардаг. Хүн холын зайнаас харахад нүүрний нарийн өвчлөө харагддаггүй. Харин үсний хэлбэр хэмжээ, хөвсгөр байдал нь гялалзсан өнгө зэрэг нь тухайн хүнийг залуу эсвэл хөгшин харагдуулахыг 80% шийддэг. Нас ахих тусам үс шингэрч хуурайшин толгойдоо наалдах нь хүнийг маш овртой харагдуулдаг байна. Нас ахих тусам хүний нүүрэн дээр сүүдэр үсэж эхэлдэг. Жишээ нь нүдний доорх хонхорхоо үсэг, хамар уруулын нуглаа тодорч унжилт үсэг зэрэг нь нүүрэнд бараан сүдэр үсгэж хүнийг овртой харагдуулдаг. Эдгээр өвчлөлийг зузаан крем пудрээр нуух гэж оролдох нь улам хөгшин харагдуулдаг. Тиймээс гэрэлтүүлэгч буюу хайлайтер эсвэл арсны өнгөнөөс 1 тонн цайвар консилерийг нэмгэн түрхэх хэрэгтэй. Залуу наснд арьс өөрөөсөө тослог ялгаруулж чаддаг бол 40 наснаас хойш арьсны байгалийн тослог асар хурдан алдагддаг. Арьс хуурайших үед ямар ч гоо сайхны будаг арьс нь шингэхгүй болдог. Сэтгүүлчийн хэлснээр тэрээр хизээч 1 секунд ч хамаагүй арьсаа хуурай байлгаж болохгүй гэсэн дүрмийг баримталдаг байна. Хоёрдугаарт нь амьдралын хэм маяг. Нас ахих тусам бид амьдралдаа хэтэрхий олон зүйлийг цуглуулж тэдгээртээ дарагдаж эхэлдэг.
дахин хизээч хэрэггүй зүйл худалдаж авахгүй байхын тулд яг одоо гэрээсээ хэрэггүй зүйлсийг үнсэр нь гаргаж хаяараа. Амьдралын 2 дахь шатанд илүүдэлд хувцас хэрэггүй тавилга, сөрөг дурсамжтай эд зүйлсийг гэрээсээ гаргах нь зөвхөн орон зайг биш, сэтгэл зүг маш том эрсэд хийж шин залуу эрч хүчээр сэлэвдэг ухаалаг арга юм. Залуу наснд хүмүүс ирээдүйд юу болох бол гэж үргэлж сэтгэл түгшиж, маргаашийн төлөө өнөөдрийг золиослдог. Харин амьдралын 2 дахь шатанд хамгийн чухал зүйл бол яг одоо цагтаа амьдарч тухайн цаг мөчөөс таашаал авч сурах явдал юм. Өдөр тутмын амьдралын жижигхэн мөчүүдийг тархиндаа яг гэрэл зураг шиг хадал сурах нь сэтгэл ханамжийг дээцэхэд нь хүргэдэг. Сэтгэл ханамж өндөр байх тусам хүний царай төрөх залуу тайван харагддаг байна. 3 дугаарт нь нийгмийн харилцаа. Залуу наснд бид олон хүнтэй танилцаж хүрээллээд хэлхийг хичээдэг бол нас ахих тусам хэрэггүй харилцаанууд хүнийг залжуулах биш харин маш ихээр ядрааж энергийг нь сорж байдгийг зохиолж онцолжээ. Амьдралын 2 дахь хагасч олон хуурамч таньдаас илүү таныг яг байгаагаар ч ойлгодог, ердөө ганцхан жинхэнэ найз байхад амьдралын ямар ч сорилтыг нэмсгэлээ даван туулж болно. Үүнийг ухаарах өдрийг 20 дугаар шатны жинхэнэ эхлэл гэж зохиолж үзжээ. Таныг үргэлж шүүмжилдэг, доош нь татдаг хортой харилцаанаас өөрийгөө зоригтойгоор тусгаарлаж, сэтгэл зүйн хил хязгаараа чамд хамгаалж сурах хэрэгтэй. Хүн эцсийн дүндээ ганцаараа байдаг. Тиймээс ганцаараа байхдаа уйдахгүй, өөрийгөө хөгжөөж чаддаг, ганцаардлыг амар амгалан болгож сурсан, ганцаараа тоглох чадвартай ухаалаг эмэгтэй болох нь нас ахих тусам сэтгэл хөдлөлөө удирдах шилдэг дадал юм. Ганцаараа аялалд гарах, ганцаараа гоё ресторанд орж дуртай хоолой таашах, ганцаараа байхдаа сонирхолтой номоо унших гэх мэт. Залуу үеийг шүүмжиж эхлэх нь таныг шууд хөгшин настан болгож хуургадаг. Тиймээс тэдний шүүмжлэхийн оронд тэднээс суралцах соёлыг эзэмшээрэй. Тухайлбал орчин үеийн залуусын хэрэглэж буй технологи тэдний сонирхож буй аппликейшн зэргийг сонирхож амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй. Энэ тархины уян хатан чанарыг дэмжиж таныг наснаасаа үргэлж залуу, сонирхолтой амьдрахад туслана. 4-р нь цаг хугацааны ухаарал. Амьдрал нэгэн хэвэн болох тусам цаг хугацаа хурдан өнгөрч хүн хурдан өтөлдөг. Нас ахих тусам жил бүр маш хурдан өнгөрөөд байгаа мэт санагддагч өдөр тутмын амьдрал нэгэн хэвэн болсных юм. Цаг хугацааг удаашруулж амьдралаа урт баялаг болгохын тулд өдөр бүр 7 хоног бүр амьдралдаа шин зүйл турших хэрэгтэй. Шин дурсамжууд тархинд цаг хугацааг маш урт, үн цэнтэй болгож хадгалдаг. Олон хүмүүс амьдралынхаа 40-50 нас хүртэл насыг хамгийн урт, үнцэн амьдрал гэж бодоод түүнээс цааших насыг өтлөлт гээд итгэхгүй амьдарч эхэлдэг. Орчин үед хүмүүсийн дундаж наслаад дуртассан тул 50 наснаас цаашаа дахиад амьдрал идэвхтэй үргэлжилдэг юм. Энэ бол өтлөлт биш, харин амьдралын 2 дахь шин шат юм. Цаг хугацаа харин шинээр эхэлж байна гэж харах нь сэтгэл зүйн хандлага. Энэхүү ухаарлал нь эмэгтэй хүнд насан туршдаа үзэсгэлэнтэй, эрч хүчтэй байх хамгийн том дотоод хүчийг бэлгэлдэг. Нас ахих тусам хит залуу харагдах гэж хичээх нь эсрэгээрээ овртоо харагдуулдаг. Хамгийн чухал нь арсны чиглэг байдал, үсний засалт, хувцаслтын цэцтэй цэвэрхэн байдал юм шүү. Эмэгтэй хүн өөрийгөө хайрдаж амьдралын 2 дугаар шатыг итгэлтэйгээр хүлээн авах үед бид оксицин болон эстроген гормон тэнцвэржиж арсыг дотроос нь залжуулдаг. Гоо үзэсгэлэн гэдэг цаг хугацаанд ялгадах биш, харин нас ахих тусам улам үн цэнтэй болох урлаг юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.